За сайн байцгаана уу бичлэг үзэх хүмүүстээ мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ минь ногоон дархийн багтаал оруулах гэж байна. За ногоон дарх нь буддын шашинд сойрхогч, бүхнийг дэтгэгч, аврагч их хэмээн дээдлэгддэг. За ногоон дархийг шүтснээр, тарныг нь уншснаар хүнд маш их ач тусыг үзүүлж ивэлдэ авдаг гэж үздэг. Тэгээд хамгийн хурдан аврал үзүүлдэг бурхан гэж настай хүмүүсийн ярьж байгааг бол сонсож байсан. Тэгээ бүр багаасаа тарныг нь их уншдаг байсан. Одоо ч уншдаг. За тэгээд альва саад бэрхшээл, үүс бүтээхэд саад бэрхшээлийг арилгах, үүсийг бүтээхэд хамгийн хурдан аврал үзүүлдэг бурхан. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд их тийм тусалдаг гэж миний харуул тэгж ойлгож шүтэж явдаг. Тэгээ тэгж боддог гэсэн үг. За тиймээс ажил үйлсийг саадгүй бүтээх. За ялангуяа шинэ ажил эхлүүлэх гэж байгаа хүнд хэцүү нөхцөлд ингээд сэтгэлээ хариуцгах, амарлуулахад тарныг нь уншиж шүтэж явдаг байгаа. За нэлээ олон жилийн бүр багаасаа маш бараг тийнейжер мэдрээсээ бахаад бүр эртэл ингэж ээжийн тарны дэвтэр дээрээс тарныг нь чийжлээд уншдаг байсан. За тэгээ гэр бүлд маш их ивэлтэй, гэр бүлийг хэв найрамдалтай, бат бие, эрүүлийн хэлэх бүтэн байхад ивэлээ үзүүлдэг юм бурхан гэж үздэг. За үр хүүхэдтэй болох, мөн үр хүүхэд нь өвдөж хэцүү байдалд байдаг бол тэрийг уншиж сэтгэлээ хариуцдаг, номыг нь уншдаг, тарныг нь тоолдог гэж айлддаг юм байлээ. За сэтгэлийн амар амгалан өгснөөр бие махбодын өвчин зовлон хангаах, нас буйныг аривжуулах тустай гэж үздэг юм байна бас. За ер нь бол бүх юм сэтгэлээс үүдэлтэй шүү дээ. Бид нар сэтгэлээ тайван, амар амгалан байвал зөв зөөлөн байлгавал түүнийхээ ач тушийг маш ихээр хүртдэг байгаа. За тийм болохоор зэрэг ногоон дархийн магтаал тарин нь сэтгэлийг тайван, өөдрөг байлгахад тусалдаг байх нэ. За багтаалаа эхэлцгээе. Цагаан дархийг бодвол нэлийн урт байгаа. За ногоон дарх харилсан бодоолын дээд орноо асар ногоон дам үсгээс хувилсан авид бурхнаар тэргүүнээ чимсэн аврагч 3 цагийн бурхтын үлсийн их арья дар нөхөрсөлт өөд болон сойрох. Алимад тэнгэр хийгээд асуурын дитмийг альны үлмий линхуада бүхийлгсэн альва үгээгүй бүхнээс гитэлгэн зохиогч арья дарихтэй мөргмүү. Гитэлэгч худагт дархид мөргмөө гитэлгэгч түргэн баатар нэгэн их шинтэх галбан битнүүдтэй 3 ертөнцийн итгэлийн нэгуурын линхуан тоорцог нээснээс болсон ихэд мөргмөө. Намрын саран хамгаас дүүргсэн 100 давхар нэгүрт 1000 тод оддын чуулганаар сайтар нээгдсэн маш бадрагч гэрэлт ихэд мөргмөө. Алтан хөх уснаас төрсөн линхуагаар гартан магад чимэгтэй өглөх хичээнгүй машад амралсан хүлцэнгүй даяан явдалт ихэд мөргмөө. Үүнчлэн ирсний үснэр энэ хязгаарлалгүй тийм бүхэн ялах явдалтай хоцроолгүй пирамидыг болсон ялгуусны хөвгүүд маш толтой дагсан ихэд мөргмөө. Дүдари хүмүүсгээр хүсхүү зүг хийгээд докторгүйг дүүргэгч 7 ертөнцийг хөлөөрөө дарж хоцроолгүй эргүүлэн чадагч ихэд мөргмөө. Хурмост гал тэнгэр эсэрваа хийгээд хий тэнгэр элдв эргэтнээ дахигдсан бүд видээр гандарис хийгээд ягшсын чуулганы өмнөөс магтагдсан ихэд мөргмөө. Дараад химээгээд пад химээхээр чансын заслыг машад эвдэгч барууна хураан зүүнээ жисэн хөлөөр дарж шатаамал гал хөрүүл гөхөө маш бадрагч ихэд мөргмөө. Дүүри бэр их аюултай шимнүүсийн баатрыг магдаар дарагч уснаас төрсөн царайгаан атруулж
бүх дайсныг хоцролгүй алагч ихэд мөргмүү. Гурван эрдэнсийн бэлгийн мотрын хуруугаар зүрхэндээ магдаар чимэгтэй хоцроолгүй зүгийн хүрдэнгээр чимсэн өөрийн гэрлийн чуулганыг хүрүүлгэгч ихэд мөргмүү. Маш бясалгуу жавхлантай дитмийн гэрлийн зэрэгэлсэн эрэхтэй энийн машинэхүү дудаараа химээхүү бээр шимнүүс хийгээд ертөнцийг ирэхээр булаасан ихэд мөргмүү. Газар дэлхийг сахигчин аймагуудыг бүгдийг эргүүлэн чадагч уурлалтыг үлдэж хум үсгээр хамаг үгээгүйгээс тийм бүгд гэтэлгэгч ихэд мөргмүү. Шинийн сарангаар титэмлэж чимсэн чимэг бүгд маш бадрангуйтай үсний дотор авдаас нас машид гэрлийг сайтар гаргагч ихэд мөргмүү. Галбийн эцсийн гал мэд бадрангуй рексийн дундагсан баруунажийн зүүнээ хураан хамгаас бүчгүүд иглээд дайсны өмгийг магдаар дарагч ихэд мөргмүү. Газар дэлхийн талыг мотрын алгаар дэлтэн үлмийгөөр занчигч уурлалтыг үлдэж хум үсгээр долоон зэрэг бүгдийг хаглагч ихэд мөргмүү. Сайн амарлсан жаргалантай гаслангаас нөхцөн амарлан явагч сухай ум хийгээд үнэн төгөлдрөөр их нүглийг дарагч ихэд мөргмөө. Хамгаас бүчгөөг таалаад дайсны бисийг үлэмж хаглагч 10 үсэгт тарин зохиосон ухааны хум үсгээр гэтэлгэгч ихэд мөргмөө. Дүүрийг хөлөө дэлтснээр хум дүрт үр үсэгтэй сөмбөр уул мандаараа гэлишаа уулас 3 ертөнцийг хөдөлгөгч ихэд мөргмөө. Тэнгэрсийн нуурдах дүртэй гөрөөсөн бэлэгтийг мотортаа агуулсан дараа 2 өгүүлээд пад үсгээр хамаг хорыг хоцроолгүй эвдэгч ихэд мөргмөө. Тэнгэрсийн чуулган хаад хийгээд тэнгэрс гинарис дулдуудсан хамгаас хуйгалахыг таалах цогоороо тэмцэл ба муу зүүдийг эвдэгч ихэд мөргмөө. Наран хийгээд саран дэлгэрсэн 2 нүдэн маш тодорсон гэрэлтэй хаараа 2 өгүүлээд дудаараа бээр маш готов хижиг хөвшнийг эвдэгч ихэд мөргмөө. 3 мөн чанарыг зохиосон амралсан хүчин ба үнэн төгөлдөр ад хийгээд видэр ягцсын чуулганууд дарагч үлэмжох дүүрийн үсэгтэй ихэд язгуурын аривс тарнаар багтахыг хийгээд мөрөхгүй эдгээр нь 21 болоо. Ялж төгс нөхцөн их хидэлгэгч охин тэнгэрт залбирмөө. Дарааин цог төгөлдөр охин тэнгэр хидэлгэгч ихэд залбирмөө. Дүд дараагаар аюул бүхнийг хидэлгэгч их дүүрээгээр хэрэг утагт бүхнийг хайрлагч их сухаа үсэгт сэлт танаа хичин уйлан сүгдмөө. Охин тэнгэр танаа онц бишрэл төгс тул оюун төгс алин бээр чухам өгийлэх бөгөөд үдэш орой үүр зүүр зоргоор босгоод үнэн сүжгээр дүрдэн санаас аюул үгүй бүхнийг хайрлана. Нүгэл хилэнц бүхнийг машид амарлуулж нийт муу заяа бүхнийг эвдэгч чанарыг олсон 7 гүлт тоод ялгуусадууд даруй эрх ашиг хайрлах болов. Түүнээс үлэмж эрдмийг олох хийгээд түргнээ бурхны хутагт эцэс додмоо. Илд гатуухор пат готуу орших бус бээр яван зориуд найруулсан ба цулдуудсан хоригч зөвхөн санах төдий арилгах хүчийг олмоо. Ад хийгээд хижиг хороор нэрвэгдсэн аюумшигт зовлонгийн чуулганыг сайтар төвчээд аль амтан бусад тэдгээр бас 2-3-та босхүй 7 удаа илт өгөөл байс. Хөвгүүн хүсэж хөвгүүнийг олж эд баялгийг игэрсэн эдийг ямагт болоод эдэлхий хүссэн бүхнээ олох болов. Элдв тотгор бүхнийг тус нь даран өгье болгоё. Хутагт хэтэлгэгч их хийгээд 10 зүгийн 3 цаг саатсан хамаг ялгуусан хөвгүүн сэлт доор хамгаас биширхүү бээр мөргмөө. Цэцэг хүж зул сайхан үнэртнүүд зоог идэх хүүхдүүн тэргүүтэнг зовлонгийн далайд жимсэн амтан нугуудыг үзэн сойрох. Миний алимаад хураасан буян бүхэн бод утгын шалтгаан болоод үнэт үл одан амтныг удирдагч цог болох минь болтугай гэтэлгэгч ялж төгс нөхцөн нэгүсгүүд их би хийгээд хязгааргүй хамаг амтны 2 түүтгэрийг арилган 2 чуулганыг түргэн төгсгөж туулсан бурхны утгыг олуулан сойрох. Түүнийг олох янар хамаг төрөл тутамд
Тэнгэр хүмүүний дээд амгалан голоод хамгийн мэдгчийг бүтээн үйлдэхүйд зэтгэрлэхгүй ад дотхоор хижиг өвчин тэргүүтэн цаг бүсийн үхэл болох үе элдв хийгээд муу зүуд ба муу бэлэг хийгээд 8 аюул тэргүүтэн чухал хөнөөгч нүгүүдийг үтэр амирлуулан үгүй болгон сойрох. ертөнц хийгээд ертөнцөөс нөхцсөн үлзий гутах сайн жаргалан хотол төгсч өргөжин дэлгэрэх хамаг үүлүүдийг хичээл үгүй бүтээн сойрох. Бүтээлд хичнээн дээд нам өргөжүүлэх үг хийгээд насад чамайг хижээгч дээд гэгэнийг үзэн хоосон чанарын утга онох үг хийгээд эрдэн бод сэтгэл дэгчгүй саран мэт өргөжин дэлгэрүүлэн зохиодгой. Ялгуусны баясгаланд тэр сайн мандал маш үзэгдсэн дээдлийн хуйгаас түрэн ялгуусан авдаас илэрхийлээ. Иш үзүүлэхийг би энд олох болдгой. Миний хамаг төрөл тутам бүтэехөө бурхтын үйлжих хөх ногоон нэгэн нэгүртэй хоёр мутарт түргэн амирлуулагч удвал баригч ихийн үлзий гутаг оршдгой. Ялгуусан хитэлгэгч таны би ямар мэд нөхөр хийгээд лагшин нас бүртгүй тариалангийн орон таны дээд сайн лагшин ямар мэд тэр адил ямагт би тэргүүлэн болох болтугай. Таныг магтаад залбирсны хүчээр би тэргүүтэн алин оршсон газар өгтөөнд өвчин үгээгүй хэрүүл тэмцэл амирлаж нам хийгээд үлзий дутхыг аривтхан сойрох. Ялж төгс нөхцсөн ихийг тагсан хийгээд миний альва хураасан буян түүгээр ертөнц дахин хоцролгүй сухай уддоор төрөх болтугай. Биеийн гмийг дэвчснээр лагшин найраг хийгээд хилний гмийг дэвчснээр галбангагийн их шигт сэтгэлийн гмийг дэвчснээр мэдэгдэхүүн бүхнийг айлдагч үлзий гутхын цог бадраасан ихийн үлзий гутаг оршдгой.